Тэнгүүд дэлгэцний доотлол дээр төхөөрөмж уншигдсан гэдэг ингээ гараад байна. За тэгээд штат по USB гэдэг. Ингээ гараад байна. За тэгээ утасны дугаар салхитаа коммуникатор руу орон. За энэ яг үйлдвэрийн нөхрөхөд байгаа учраас энэ дээр бол юу өөрчлөгдөх шаардлагагүй. Доор дугаар нэмэхтэй. Энэ талбар дээр жишээлбэл юу гэдэг 99 гэдэг утасны дугаараа хийгдэх чинь. Хоёр дахь нь энэ дуудлага хийх хугацаа 45 секунд орлого юм. За энэ хэсгээр болохоор зэрэг төхөөрөмж нь дуудлага хийх төрлүүд. За дээдлийн нэг жишээлбэл постановка на охрана гэдэг нь хамгаалтанд өгөхөд мессеж авна. Энийг өөрчилж болно. Эхнийх нь мессеж, хоёр дахь нь дуудлага, гурав дахь нь дуудлага болон мессеж гэсэн үг. За хоёр дахь нь болохоор тохиолдлын төхөөрөмжийг хамгаалтнаас буулгахад мессежээр авна. За энэ тревога гэдэг нь болохоор зэрэг хулгайн тохиолдлын зам төгшөөрөхөд мэдээ өгнө. Дөрөвт нь тихэ тревога энэ болохоор зэрэг чимээгүй төгшөөр буюу хулгайн тохиолдлын мэдээ. За пашаар 2 гэдэг нь болохоор галын тохиолдлын мэдээ гэсэн. За тэгээд адбой тревога гэдэг нь хооронд төгшөөрөх үед мэдээ өгнө. Спрос тревога гэдэг нь тохиолдлын төхөөрөмжсөн төгшөөрийг ресет хийхэд мэдээ өгнө гэсэн үг. Үйлдвэрээс энэ хоёрын дээр бол мэдээ өгөхгүй. Неспранс зон гэдэг нь тохиолдлын бүс гэмтэлтэй үед мессеж авуулна. Неспранс устройство гэдэг нь зэрэг төхөөрөмж өөрөө гэмтэлтэй үйл мэдээ явуулна. Тэгээд восстановление исправности устройства гэдэг нь төхөөрөмжийн гэмтэл буцаад хэвийн байдалд ороход мөн мэдээ явуулна гэсэн үг. За включен выход по команде гэдэг нь гар утснаас ч юм уу командаар төхөөрөмжийн гаргалтыг удирдахад мөн мэдээ явуулна. За выключен выход по команде гэдэг мөн ялгаагүй гаргалтыг салгахад командаар салгахад мэдээ явуулна гэсэн үг. Критическое значение температуры гэдэг нь болохоор температурын хязгаарын энэ яг төхөөрөмжөнд температурын мэдрэгч холбооч гэдэг тэрийг өөрчлөсөн тохиолдолд мэдээ өгнө гэсэн үг. Тэгээд низкий баланс SIM карт гэдэг нь болохоор SIM картанд нэгжний хэмжээ багассан тохиолдолд мэдээ өгдөг. Ингэж тохирох байж байна. За энэ зоны гэдэг нь болохоор зэрэг айл зооноос ирсэн мэдээг гарсан дамжуулах гэдэг энэ чинь соож гэн тухайн зоноо сонгогдсон зоонуудаас мэдээ өгнө гэсэн үг. За удаленное управление гэдэг нь энэ бодлоор алсын данаас удирдах, энэ гар утснаас удирдах, разрешит гэж өгөх юм бол гар утснаас буцаагаад тохиоллоо удирдах өгнө гэсэн үг. Тэгээд хэрвээ гар утснаас удирдах ёстой бол разрешит гэдэг, гар утснаас удирдахгүй зөвхөн төхөөрөмжнөөс удирдах гэх юм бол запретить санагдана. За порядок повышения гэдэг нь болохоор гар утсанд ирэх мэдээллийн дараа л эхлээд нь